За бичлэгийг мань үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Одоо миний энэ хийж байгаа бичлгүүдийг өөрийгөө өөрчлөе, дотоод хүнээс сонсъё. Тэгээ ямар нэгэн одоо зүйлд ингээд бэрхшээл тулгарсан. За тэгээд өдөр тутмын амьдралдаа одоо ингээд бас илүү ингээд өөртөөгөө ажиллаад илүү аз жаргалтай бай гэж ингэж төрөл бүрээр ингээд эрэл хайгуул хийж байгаа хүмүүс маань ингээд сонсож байгаа болов уу гэж бодож ин аз жаргалтай байх, стрессгүй амьдрах одоо юу гэдгийг сэтгэл зүйн тал руу ингээд сүүлийн үед одоо маш олон яригдаад байгаа юм сэдв байгаа шүү дээ тий. Эдгээрийг одоо ингээд бас л адилхан ингээд уншиж судлаад олон хүний яриа сонсоол тэгэл өнөөдөр нэг гоё байгаа л маргааш ягаад ч юм ингээл онцгүй болцдог ч юм уу тэгэл зүгээрээ чаал ингээл бүр уйлмар санагддаг ч юм уу ингээл сэтгэл зүйн янз бүрийн эмгэгүүд энэ төр бас үүсчихсэн. Тэгээ тийм үедээ ч гэсэн бас яах учраа олохгүй ингээд хүмүүсийн бас яриа сонсоод ингээд өөртөөгөө илүү ажиллаж чаддаг болж байгаа гэсэн үг юм болоо. Тийм учраас бас миний яриаг ч гэсэн өөрийгөө илүү сонсъё, өөрчлөе, өдөр тутмын амьдралаа гоё аз жаргалтай байлгая гэдэг хүмүүс маань одоо илүү сонсож байгаа байхаа гэж бодож байна. За тэгээд өөрийгөө өөрчлөхийн тулд та эхлээд юунаас эхлэх ёстой вэ гэдэг энгийн мөртлөө бид нарын ингээд өдөр тутамд байхдаа ингээд өөрийнхөө яг ямар газраас эхлэх ёстой вэ гэдэг зүйлийг өнөөдрийнхөө сонсон лекснээс ингээд дүгнээд ярих гэж бодлоо. Хүн өөрийнхөө дотор байгаа бодит байдал гэж бодож байгаа зүйлээ одоо хэрхэн ингэж тайлбарлаж гаргахаас шалтгаалаад хүний ингээд бодож сэтгэх нь өөр болдог юм байна. Тэгээд ингээ хувь хүн бий болдог гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр хүний харах өнцөг хандлагаас маш их шалтгаална. Гээд байгаа чинь ерөөсөө бидний дотор байгаа тэр нэг бий болгоцсон ахаад нэг ч биш одоо би дараад нь хэлж өгнө тэр дотор байгаа хүмүүсээс болоод байгаа аахгүй юу ер нь бол. За тэгэхээр та одоо яг ямар хүн бэ? Эерэг хүн үү, сүрэг хүн үү, өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байдгүй одоо юу гэдгийг те таны амьдрал жаргалтай байж чадж гин үгүй байх уу гэдгээ бодоод үзээрэй. Ингээд дотроо ингээд та нэг бүр ингээд өөрийнхөө би яг өнөөдөр миний амьдрал яг ямар байна гэд ингээд бодоод үзээрэй. Надад юу дутагдаад байна, юу хүсээд байна. Яг өнөөдөр би амьдралаа 100% гэж үзээд ингээд миний амьдрал яг хэдэн хувь та сэтгэл хангалуун байна вэ гэж бодвол одоо ямар хувьд байна гэдгээ ч юм уу те яг ингээд сонсонгоо та бас бодоод үзээрэй. Тэгэд яг ямар амьдралыг хүсэж байна вэ гэдгээ ч гэсэн бас бодоод үзээрэй. Тэгэхээр та өөрийнхөө бодож итгэдэг зүйлээр л амьдралаа бүтээн. Өөрийнхөө бодож итгэдэг зүйлээр л амьдралаа бүтээн. Яг өнөөдөр энд байгаа миний амьдрал ч гэсэн яг ингээд одоо ингээд бодохоор би яг зөвөр өөрийнхөө бодсноор л ингээд амьдрсан байгаа байхгүй. Хүний үйл хөдлөлийг одоо шийдэж бүтээж байдаг зүйл бол юмыг хэрхэн гаргаж тайлж байдаг вэ гэдгээс шалтгаалдаг. Та нэг зүйлийг хараад хэрхэн тэр зүйлийг одоо харж ойлгож ингэж тэр зүйлийн тухай ингэж боддог бай. Тэндээс чинь таны одоо үйл хөдлөл шийдэгддэг. Таны сэтгэл хөдлөл шийдэгддэг гэж байгаа юм. Жишээ нь ингээл хүний өмнө ярихтаа муу гэж бид нэр өөрсдөө боддог тий. Тэгэл эсвэл би ингээл бодсноо шууд хэлдэг хөөн гэл. Эсвэл би ер нь ингээл түргэн уртаа. Би ер нь юм. Би гэл ер нь айгүй ингээд бүгдээр ингээд өөртөө нэг тодорхойлт ингээд бий болгочихсон байдаг штэ бид нар. Хаанаас ч юм те хинээс ч юм яг хин тэгж хэлсэн эцэст яг те тэгтэл ингээ би ер нь ийм хүн шүү гэтэл бид нар ч ер нь айгу тийм болцсон байдаг. Би бас ийм хүн гэд айгу өөрийгөө тийм гэд тодорхойлсон юмнууд над зөндөө байсан байхгүй юу. За тэгээ ингээд энэ эдгээр зүйлүүдийг ингээд сонсоод яриа ингээд олон хүний яриаг сонсоод ингээд ойлгоод явах тусмаа өөрийнхөө тэр баг одоо энийг өсөндөө сүүлийн үед юу гэж хэлээд байгаа гэхээр эго гэж хэлээд байгаа тийм. Тэр эгогоо ингээд харсан одоо ер нь гээд алга болгосон нэг тийм айгүй амар амгалан болчдөг юм билээ. Хин рүү ч анзаарахгүй баг тий. Мэдээж хүнийг анзаарахгүй байх гэдэг ингээд гэр бүлээ тоохгүй байх гэсэн үг биш л дээ. Энд чи бүр шаал өөр зүйл. Би энийг гэхдээ бас өөрийгөө хайрлах гэдэг зүйлийг бас дараа ярих гэж бодож байгаа.
За тэгээд ингээд хүн өөрөө өөртөө ингээд нэг тийм тодорхойлт ингээд өгөөд өөрийгөө нэг ийм хүн гэдэг ингээд тодорхойлцоод байна шүү дээ. Хинч тэгээгүй багт. Ягаад ч юм цаанаасаа. Тэгтэл тэр ингээд далд ухамсарын одоо нэг энгийн хэрнээ үнэн тодорхойлтноос үүссэн байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр ил харагдах та ингээд ердөөсөө ганцаараа л байгаа. Ингээд ил харагдах та ганцаараа байгаа. Тэгээд та ганцаараа зүтгээд л ганцаараа хичээгээд л ирсэн байгаа байхгүй юу өнөөдөр. Тэгтэл таны цаана нуугдсан хитэн хүн байдаг гэж бодож байна. Тэр далд харагдахгүй 20,000 гэ бүрийн судлагдсан байгаа байхгүй. Таны цаана нуугдсан тэр 20,000 бодол ингээд бүр тантаа тэрсэлж идэг гэж бодохоор бид нар бүр ядрахаас өөр яах юм бэ те. Бүр ингээд тэр 20,000 нуугдмал тэр цаана байгаа та ингээд ерөөсөө одоо ингээд өөрийгөө олж чадаагүй байгаа учраас яг одоо ил байгаа тантаа бүр ингээд сөргөлцөөд эсэргүүцэлтэй ингээд бүр төм бум юм болж байгаа болохоор одоо бид нарт сөрөг бодол төрөөд сонин бодол үүсээд нэг юм аятайхан юм хийх чийтэл болохгүйг нь олж хараад ингээд ерөөсөө өөрөө өөртөөгөө одоо тэрсэлтэй зөрчилдөөд юу ч бүтээж чаддгүй. Маш их ядарсан хүмүүс болцсон идэг те. Тэгэхээр тэр цаана байгаа 20,000 тэр хамтрагчтайгаа нэг хүм одоо далд байгаа тэр өөртөөгөө бид нар хамтрагч болох ёстой гэж байгаа байхгүй юу? Хамтрагч болохын тулд яах ёстой вэ гэдэг юм л өнөөдөр ингээд ойлголоо л доо би. Тэгээд хамтрагч болохын тулд бид нар болохоор ерөөсөө л өөрийнхөө тэр дотоод бие гэдэг тэр олон биетэйгээл ажиллах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэр олон биегээ яг одоогийнхаа юу хүсэж байгаа биетэй цуг хамт болгох хэрэгтэй. Тэгжээж таны хийх гээд байгаа, бүтээх гээд байгаа, амжуулах гээд байгаа зүйлүүд чинь амжиж ингэж хийж бүтээж амжилт ирнэ гэж байгаа. Нэг тийм сүртэй том юм байхгүй юм шиг мөртлөө өнөөдрийн 90 минутын лекцэн дээр би бүр маш ингээд сонин ингээд нэг тийм ямар гэх юм бүр үгээр хэлж чадахгүй тийм сонин мэдрэмжтэй болчиход байгаа байхгүй одоо тэгээд ингээд дотгошоогоо өөрлөгөө өнгөж дотгошоогоо сонсож жинхэнэ би яг юу хийх хүсэлтэй юм те яг би одоо яг хийм болоо гэд ингээд бодоод ойлгох гээд хичээгээд ирэхээр бас их сонирхолтой санагдаад байгаа байхгүй юу. Ингээд зөндөө олон зөрчлүүд үүсээд байна. Таны ингээд өөртөө чинь зөндөө олон өдөр болгоно л ингээд зөрчлүүд үүсээд байна. Нэг юм ингэчихээр л үгүй юм байна гэл ингээд хүн ер нь дотроо аягах зөршилдөг штэ. Тэгээд байна гэдэг чинь ерөөсөө та яг жинхэнэ өөрийнхөө биеийг олоогүй байгаа гэсэн үг юм байна л та. За тэгэхээр доторх бодит амьдрал чиний дотор бас нэг одоо бидний дотор бас нэг одоо ингээд нэг бодит амьдрал байгаад байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр бодит амьдрал гэжтэй одоо нэг тийм үүсгэсэн одоо нэг тийм бодол байгаад байгаа гэдэг аахгүй. Тэр бодлоо бид нар хэрхэн юу гэж тайлах одоо ингэж гаргалгаа олохоос шалтгаалаад таны сэтгэл хөдлөл тэндээс бий болно. Тэгээд таны тэр сэтгэл хөдлөл тэндээс яаж гарахаас таны дараагийн үйлдэл чинь бий болно гэж байгаа байхгүй. За тэгээд тэр гаргасан үйлдэлээс чинь таны яг амьдрал чинь ингээд бүтэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэр үйлдэл чинь ямар байна? Амжилттай байна. Үйлдэл чинь ямар байхаас шалтгаалаад дараад нь тэр амжилттай байх юм амжилтгүй байх юм уу гэдэг чинь л ирээд байна шүү дээ тий. Тэгэхээр та ингээд сайхан бодолтой байлаа гэж бодоход таны сайхан бодлоос сайхан л гаргалгаа гарч ирнэ тий. Тэнгүүт тэндээс сайхан сэтгэл хөдлөл үүснэ. Тэгээ сайхан сэтгэл хөдлөлтөй хүмүүс чинь үйлдэлийг ч гэсэн сайхан л үйлдэл хийн шүү дээ тийм ээ. Эргэл үйлдэл хийн. Тэнгүүт тэндээс бас айгүй гой сайхан амьдрал бий болж гарч ирж байгаа байхгүй юу. Ердөөсөө л хамгийн гол ойлгох юм энэ юм билээ. Тэгээд одоо жишээлбэл муухай бодол бидний дотор ингээд сөрөг бодол зөндөө олон ингээд автагдсан тий. Тэгээ стресстэй ингээд автагдсан байдаг. За тэр сөрөг бодлоо бид нар ингээд гаргаж тайлах гэд ингэтэл мэдээж юм сөргөөр л бодогдсон тий. Буруу одоо сөрөг зүйлийг нь л олж харж тайлаад нь шүү дээ. Тэнгүүт тэндээс үүсэж байгаа сэтгэл хөдлөл яах вэ? Гонигтай тий. Одоо тийм бас л болж өгөхгүй л сэтгэл хөдлөлүүд бий болно шүү дээ. Гонигтай, ууртай, юу гэдгийг одоо санаад сэтгэл амар амгалан бус гэдэг юм уу. Тэнгүүт тэрний дараа гаргах үйлдэл чинь мэдээжин хэрэг бас л
одоо нөгөө хэрүүл зодон уур бухимдал юу үүсдгийг нэг тийм буруу юм болон тэрний дараа тэгэнгүүт юу үүсэх вэ гэхээр яаж амжилттай байж чадах юм бэ тий? Бол одоо амжилтгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо аз жаргалтай байх юм уу, аз жаргалгүй байх юм уу гэдэг чинь тэр дотоод сэтгэлийн тэнд байгаа бүх зүйлээс одоо та хэрхэн гаргаж тайлахаас болно гэд хүн ингээд та бүхэн ч гэсэн одоо энийг ингээд сонсож байгаа та бүхэн маань ч гэсэн одоо ингээд юу гэдэг уурлий гээл би статуст ингэж уурлна гэд ч юм уу ингээд ууралдгүй шүү дээ тий. Тэгэл ингээл за би ста маргааш ингэж гонглнаа ч юм уу тий. За ста би гонглохтаа ингэнэ ч юм уу ингэж бид нэр ерөөсөө уурлаж ингэж гонглдгүй шүү дээ тий. Тэгтэл нэг л мэдхэд юу нөлөөлөд байгааг нь мэддэхгүй л нэг мэдхэд л бид нар ууралчихсан, нэг мэдхэд л гонглчихсан, нэг мэдхэд л уйлмаар санагдчихсан ч юм уу ингээ явж идэг тий. Тэгэхээр тэрэнд маань юу нөлөөлөд байна вэ гэхээр л ерөөсөө таны дотор хаа нэгтээ ингээд нуугдсан байгаа таны мэдэхгүй таал ингээд тэрийг хийлгэж байгаа гэсэн үг юм билээ. Тэр л яг нэг ёсондоо л одоо нөгөө даалд ухамсар гэд яриад байгаа зүйлийн нэгэн хэсэг юм байлээ л дээ. Таны дотор байгаа таны мэдэхгүй та гэж би хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр үүнийгээ ингээд шийдэж чадахгүй улмаас л одоо нэг өөрийнхөө сэтгэл зүйг ингээд хүн блоклж эхэлдэг. За тэгэхээр 1-7 нас хүртэл хүн ингээд одоо ингээд нэг хөөрхөн тэр хүн тэндээ хүүхэд тахтаал ингээд аав ээждээ загнуулаад ингээд хичээл номоо хий гэхдээ хийгээл ингээд айгүй олон зүйлийг л хүүхэд байхдаа ингээд туулаал энэ штэ тий. Тэр 1-7 настай хүүхдийн хувьд бол айгүй тийм одоо агцсан зүйл байгаа байхгүй юу. Тэнд одоо хийлгэж байгаа зүйл. Тэгэхүнгүүд тэндээс ингээд тэр хүүхдийн одоо тэр амьдралд ингээд яаж ингэж одоо ингэж би ингэж өөрийгөө авч явах уу гэдэг тийм нэг анхан шатны тийм нэг үндэс суурай тавиад байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр л яг одоо яг 6 нас хүртэл 3 нас хүртэл хүний ерөөсөө даалд ухамсар тэнд ингэж бий болдог. 7 нас хүртэл ерөнхийдөө та одоо ирээдүйн ингээд амьдралынхаа бүр ямар хүн болж яаж амьдрах гэсэн тэр өөрийнхөө үндэс суурийг бүр ингээд дотроо ингээд бий болгочдөг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бид нар тэрийгэ өөрчлөгдөг бас жоохон хэцүү ч гэсэн өөрчлөгддөг гэдэг нь бүр ингээд нотлогдсон. За жишээ нь ингээд сэтгэлийн одоо блок гэдэг зүйлд ингээд 11 юм байна л да. Одоо тэрнээс ч их байгаа гэж байгаа. Гэхдээ одоогоор ингээд 11 юм ингээд би та бүхэндээ хэлж өгье. Тэгээд за ямар хүмүүс ингээд одоо энэ амьдралдаа туулсан тэр одоо болсон гэдэг өнөөдрийн үдсэн харсан зүйлүүдээсээ шалтгаалаад одоо ямар сэтгэл хөдлөл гаргаад ямар үйлдэл гаргаад ингээд өөрийнхөө сэтгэлийг ингээд блоклчдаг вэ гэхээр нэгдүгээрт дүр эсэгдэг. За тийм хүн болдог гинэ. Ойлгосон юм шиг дүр эсэгдэг. За хоёрт нь болохоор инээ дээрээ ингээд бүгдийг халахалдаг. Байнга инээгээл явж идэг. Ямар нэг юм болоход зүгээр ингээд дотроо ингээ уйлмаар эсч магадгүй шүү дээ. Ингээд амар гонигтэйч магадгүй. Тэгтээ зүгээр инээгээл ярьдаг. Инээ дээр бүгдийг халахалдаг. Тийм байж болдог. Гуравт нь болохоор бусдын үг үйлдэлийг ерөөсө хяндаг. Тэр ингээ өөр л үгээ ингээд юмыг халдаахгүй гэсэн тийм блок гэж байгаа байхгүй. Чи юм байна, чи тийм байна, чиний үг үйлдэл юм байна гэдэг ч ерөөсө өөр л юм халдаахыг хүсэхгүй бусдын үг үйлдэлийг хянаад идэг. Дөрөвт нь болохоор юмыг хит анализ хийдэг. Одоо ингээл баг скан хийдэг гэсэн үг байхгүй юу. Одоо энэ ингээд байна да гэл тий. Ингэж болохгүй гэл ерөөс ийм байх ёстой гэл. Тийм хүн бол ерөөсөө маш ингэж өөрийгөө айгу бусдаас тусгаарлах магадaltaй болчихдог гэж байгаа юм. Тавд нь болохоор биеийн хилэмж үйт юм байна. Илгээ тэрвэрч ингэж хөл мөлөө ачдаг хүмүүс бол ингээд аль болох ингээд дургуслаа илэрхийлж байгаа тий. Би сонсмооргүй шүү ч гэдэг юм уу тий. Ингээ бусдын юм ингээд өөрийгөө ингээ шууд ингээ хааж штэ бүх юмнаас. Тэгээд ингээд чимээгүй байдал гаргадаг. Үг хэлдэггүй. Үйлдэлээр ингээд ердөөсөө чимээгүй ингээ байждаг. Энэ бол бас ингээ өөрийгөө бүр ингээ тусгаарлаж байна. Тэгээд нөгөө хүн ингээ бүр ингээ түлхэж байгаа гэсэн үг байхгүй өөрөөсөө. За тэгэнгүүт 6-ад нь болохоор өөрийн зөв гэж батлах гэж оролддог хүн. Үгүй ийм гэлтэй.
одоо нэгэсэндээ зөрүүч гэдэг юм уу. Би юм гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэ бүгд блок гэж байгаа байхгүй. Эдрийг гаргах юм бол таны сэтгэл зүй маш амар амгалан болно гэд. За тэгээд долоод нь болохоор бусдыг дарангуйлдаг. Чи юм байна, тийм байна. Ямар ч үг хэлээрээч бай. Одоо би махбод дээр ч ерөөс бусдыг дарангуйлдаг. Яахан энэ одоо би бусдыг дарангуйлж иж би амар лаг юм шиг байж чадах юм байна гэдэг юм уу те. Тэгэхээр энэ ингээ багадаа нэг одоо ингээд жоох ингээд хүмүүс одоо юу гэдгийг дарамт ингээ аваад за би ингээд өөрөө л амар бусдыг дарамтлахгүй бол бусдад би дарамтлуулах юм байна гэдэг юм уу нэг тийм бодлоос үүссэн байдаг гэж байгаа юм. За тэгэнгүүт 8-д нь их мэдгч. За одоо ингээл өөрийн бодсноор л юмыг шууд ийм байдаг, тийм байдаг. Чи одоо энийг инг гэлтэй тэгдэг хүмүүс байдаг шүү дээ. Ердөөс маш их мэддэг хүмүүс байдаг шүү дээ. Яг энэ хүмүүс мэддгүү гэвэл мэддэггүй байгаад байгаа байхгүй. Тэгэд ингээд айгүй их мэдчих юм шиг ингээд царай гаргадаг гэсэн үг. За тэгээд эдрийг бас дэлгэрэнгүй ярих юм бол маш сонирхолтой байлээ. За тэгээ 9-т нь болохоор өөрийгөө шүүмжилдэг. За би юм байна, би л болохгүй байна. Би юу нь яагаад чадахгүй байгаа ингээл бүр өөрлөгөө маш их ингээд бүр шүүмжилж өөрийгөө бүр ингээд одоо ингээд маш их хатуу өөртөө шаардлага тавьдаг гэсэн үг байхгүй юу. За 10-т нь би даасан байх гэж хичээдэг. Хитрхи би даасан байх гэж би чадна, би хийн, би болгоно. Би хүчтэй ингээл би мундаг гэл тэ ерөөсөө хинээс ч хамааралгүйгээр л бүх юм хийх гэж ингэж хичээдэг. За тэ 11-т нь альва зүйлд шалтгаан тоочж ингэж юмд ханддаг. Ингэж одоо тэр нь ингээд өөрийгөө айгу зөвтгүүлэх гээд байна шүү дээ. Ингээл ийм байсан учраас би ингэсэн шүү гэл ингээл шалтгаан тоочж хилээд байна гэдэг чинь өөрийгөө л юуныг гэсэн айгу зөвтөхгүй л байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд эднэрийг ингээд харахаар яг эцээц төрхөс бүгд ингээ багада янз бүр юм аваад тэгээ ингээд өөрийгөө л ингээд юмнаас хамгаалахын тулд биднэрт үүссэн ингээд ийм блокуд болчиход байгаа байхгүй. Гаднаас ирж байгаа нөлөөг би ингэж хааж иж би одоо ингэж өөрийгөө хамгаалах юм байна гэж ингэж бидний дотор ингээд суудсан ийм блокуд байгаа байхгүй. Тэгэхээр эдгээрийг хүн өөрийн мэдлэгөө хийгээд байгаа нь ерөөсөө л багаасаа ингээд янз бүрийн сайн муу зүйлээс суралцаад өөртөө суулгасан зүйл учраас засаж өөрчлөх боломжтой. Өөртөөгөө ажиллаж өөрийгөө хайрлах боломжтой. Ийм блокуд хийсэн хүмүүс өөрийгөө хайрлах чаддгүй гинэ. Бас бусдад хайрлагдаж чаддгүй гинэ. Тэгээд ингээд бусдаа ингээд сайхан харилцаа үүсгээд ингээд ер нь гой байж чаддгүй гэдэг ингээд зөндөө олон сөрөг зүйлүүд нас байгаад байгаа байхгүй. Болоод иж магадгүй л дээ тий. Яг хаа анзаарахгүй ингээд яваад би угаасаа ийм хүн гэд болоод иж магадгүй. Анзаараад өөрчлөе гэж байгаа хүмүүс маань яг ингээд эрэл хаагуул хийж ингэж явж байгаа ах гэж бас бодож байгаа. Тэгээд бидний одоо ингэж үзэж харсан зүйлээс туршлага болоод сэтгэл хөдлөл ингэж үүсэт байна. Тэгээд тэндээс ингэж үйлдэл нэг осондоо бий болчоод тэгээд эцээцэд өөрийгөө хамгаалах гад ингэж сэтгэл зүгээ блоклчод байгаа л ийм нэг зүйл байгаад байгаа хгүй өөрөөр хэлэх юм бол тэгэхээр л энэ блокол бид нэр гарах ёстой юм. Тэгээд яг жинхэнэ яг хүн өөрөөрөө амьдрна. Одоо жинхэнэ өөрийгөө бий болгож амьдрна гэсэн. Тэгэхээр бусд руу бүр юусэн анхаарахаа болчдөг юм шиг байгаа. Яг өөрийгөө ингээд олчихсан, яг өөрийгөө хайрладаг хүн бусд руу ингээд хитрхи анхаарахаа болчдөг юм шиг байгаа. Энэ бас их нарийн юм билээ. Бусд руу ингээд анхаарахаа болчдөг. Ингээд зөвхөн өөрийгөө хайрлах юм уу гэхээр энэ дээр бас нэг амиа хичээсэн юм уу гэдэг юм хүн бас гарч ирээд идэх юм билээ. Би энэ өөрийгөө хайрлах тухай би бас нэг судалгаа хийсэн байгаа. Нэгтгэж янзлаад бас ярина гэд ингээд бодож байгаа. Айгуус маш сонирхолтой ер нь бол. Тэгэхээр ингээд өөрөөрөө хүн амьдрч чадахын тулд яах вэ гэхээр энэ блокоо гаргах хэрэгтэй гэсэн үг болоод шүү дээ тий. Тэгэхээр өөрт байгаа итгэл үнэмшлээ ажиглаж эхлэх хэрэгтэй. Би ямар итгэл үнэмшилтэй байна? Миний дотор ямар блок байгаад байна? Тэгэхэд ингээд өөрөөсөө хол байгаа өөрийгөө ингээд өөрлөгөө ойртуулах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? Тэгээ бид нэр их өөрөөсөө их хол байдаг хүмүүс болчиход байгаа. Өөрийнхөө биеийн дотор оршиж байгаа мөртлөөсөө өөрөөсөө их хол гэж хэлжээлээ л дээ. Өнөөдрийн дээр манай багш маань яг л үнэн л ахaltaа тий. Тэгээд би яавал жаргалтай байх уу гэд ингээд бодоод би жаргалтай авах юм бол таны эргэн тойрны хүмүүс жаргалтай авах байхгүй юу гол нь. Тэгээ ингээд та би яг ямар байгаа юм бэ гэдгээ бас сонсоод өөрөөсөө дахин асууад үзээрэй.
дахин ажралтай болмоор байгаа мó? Та яг одоо яамаар байгаа юм тий? Та яг одоо яамаар вэ? За одоо яг өөрөөсөө би яг одоо яамаар вэ гэд асууя л да тий. Ажралтай болмоор байна. Хайрлуулмаар байна. Эрүүл болмоор байна. Уйлмаар байна. Хаа нэг тийш явмаар байна. Аялмаар байна. Юу ч хийж магадгүй тий. Ингээд тэгмээр байна, ингэмээр байна гэд юу ч хийж магадгүй. Зөндөө их юм гарч ирж магадгүй. Тэгэнгүүт ингээд тэндээсээ ингээд өөрийгөө ажиглаад, өөртөөгөө тулаад, өөрийнхөө дотор руу өнгийгөөд ингэж эрэл хайгуул хийж эхлэх юм билээ. Тэгэхээр өнөөдрийн гол хэлмээр байгаа зүйл маань болохоор өөртөөгөө нүүр тулж, өөрөөсөө хол байгаа өөрийгөө ойртуулахын тулд таны дотор нуугдсан байгаа тэр одоо амьдралыг юу гэж одоо гаргаж тайлж байгаа юм бэ гэдэг тэр өөрийнхөө итгэл үнэмшлийг л олох ёстой юм шүү гэдэг зүйлийг л хэлье да. Энэ бол бидний хамгийн түрүүнд хийх ёстой хамгийн чухал зүйлийн нэг юм аа. Энийг хийж, энийг одоо хэрэгжүүлж чадсанаар бусдыг анзаарах, бусд руу тийм юм байна гэж харах тийм ямар ч шаардлагагүй болно. Зүгээр л ингээл байгаагаараа л бүх зүйл ингээд гоё ингээд болноо. За ингээд хүн ингээд янз бүрийн үд туусан юмнасаа ингээд блоклогчдөг юм байна. За тэгвэл тэр блоко тэр гаргахын тулд яах вэ гэхээр өөрийнхөө дотор байгаа итгэл үнэмшил ямар итгэл үнэмшил байна вэ? Би угаасаа ийм гэдэг ямар итгэл үнэмшил байна вэ? Тэрийгэ олж ингэж мэдснээр та дараагийнхаа юу хийх вэ гэдгээ ойлгох болно. Эхний ээлжинд бол өөрийнхөө дотор байгаа би гэдэг тэр би угаасаа ийм гэдэг тэр итгэл үнэмшлээ ямар зүйл дээр сэтгэлчээ ингээ блоклогчод байгаагаа олох хэрэгтэй юм байлээ шүү. За дараагийнхаа бичлэгээр бүгдээрээ дахиад уулзъя.